За алгоритм ба програмчлал гэсэн за энэ хүү хичээлээ одоо лекц маягаар одоо тайлбар маягаар үзүүлье. За програмчлалын хэлүүд маань болохоор маш олон хэлүүд байдаг. За энэ болохоор доод түвшний хэлүүд, дунд түвшний хэлүүд, дээд түвшний хэлүүд гэдэг гурван түвшний хэлүүдэд ангилаад байгаа. За доод түвшний хэл бол ассемблер хэл. За дунд түвшний хэлүүд маань B, C, C нэмэх, Pascal, Basic. За дээд түвшний хэлүүд нь болохоор Visual, C нэмэх, Delphi, Visual Basic гэх мэт хэлүүд. За энд ассемблер хэл маань электроникийн талд ихээхэн ашиглагддаг. Өөрөөр хэлбэл маш кодчлал маань маш бага зай эзэлдэг учраас одоо микроконтроллер, микропроцессорыг програмчлахад илүү төхөмтэй байдаг учраас энэ доод түвшний ассемблер хэлийг бол электроникийн талд ашигладаг. За дунд түвшний BC нэмэх тэгээд Pascal Basic хэлүүд нь сургалтанд ихээр ашиглагдаад байгаа. За C хэлийг сурснаар бол C нэмэх хэл рүү бол сурахад буюу хөрөхөд маш хялбар болж ирдэг. За эндээсээ бол дээд түвшний Visual C нэмэх хэл рүү бол бас хөрөхөд маш төвөггүй хөрвж болно. За Pascal хэл маань Delphi програмчлалын хэл бол хөрвдөг гэж ойлгож болно. За лабораторийн ажлыг бид гүйцэтгэхдээ буюу програмыг бодохдоо DevC нэмэх гэдэг эдитер програмыг ашиглах юм. За маш олон эдитер програмууд байдаг. За энд болохоор DevC нэмэх Turbo C, C-Free гэх мэт C програмын кодыг боловсруулагч эдитер програмууд байна. За Pascal, Basic гэх мэт хэлүүдийг бол тусдаа өөр эдитер програмуудыг боловсруулдаг. Эдитер програмууд байдаг. За C нэмэх хэлийг бол эдгээр эдитерүүд нь бол бүгд бас боловсруулдаг гэж ойлгож болно гэдэг. Энэ анх бол B хэл үүсэл B хэл маань C хэл болж хөгжөөд дараа нь бол объект хандлал програмчлалын хэл болж одоо C нэмэх хэл болсон байгаа. За програм гэж юу вэ гэдгийг маш сайн ойлгох ёстой. За програм гэдэг маань компьютероор тодорхой нэг ажил хийхин тулд өгч байгаа командуудын олонлогийг хэлээд байгаа, дарааллыг хэлээд байгаа. За энэ командуудыг болохоор програмчлалын хэлүүд ашиглаж өгөх юм. За тэр програмчлалын хэлүүд ашиглаж өгсөн команд буюу текст файлыг кодыг компилятор ашиглан компьютерийн хэл рүү хөрвүүлэх үйл ажиллагааг л компилятор гэдэг. За энд хөрвүүлэх явцад алдаа гарсан бол тухайн кодыг засах. За алдаа гараагүй бол тухайн програм амжилттай хөрвүүлэгдээд компьютерийн хэл рүү хөрвүүлэгдэж бэлэн програм болно л гэсэн үг. За тухайн хөрвүүлсэн програмыг ажилуулахын тулд текст файл програмчлалын текст код маань компилятороор хөрвүүлэгдээд эксээ өргөтгөлтэй файл үүсгэж байгаа. Объект файл. За энэ файлыг ажилуулснаар л тухайн зохиосон өөрийн програмаа ажилуулна л гэсэн үг. За програмчлалын C хэл маань 1972 оноос үүсэлтэй. За Америк нэгдсэн улсын Bell лаборатори компани Dennis Rich гэдэг хүн маань болохоор анх Unix үйлдвэрлэлийн системийг боловсруулж байхдаа C хэлийг бол анх зохиосон байдаг. За энэ C хэл маань одоогоор бол C нэмэх болтлоо бол хөгжөөд явж байгаа. За энэ хэллийг сургалтанд сүүлийн үед маш ихээр ашиглаж одоо дэлхийн нийтээр ашиглаж байгаа хэлүүдийн тоонд орж байгаа. За C хэлний цагаан толгой бол латин цагаан толгой том жижиг үсгүүд, цифрүүд, тусгай тэмдэгтүүд. За тусгай тэмдэгтүүд маань дараах тэмдэгтүүд байна. За мөн цагаан толгой тусламжтайгаар хэлний бусад бүрдэл хэсгүүдийг бүрдүүлж програмыг бичдэг. За энэ бүрдэл хэсгүүд маань болохоор чөлөөт нэрс буюу идентификаторууд. За энэ бол идентификатор хэрэглэгч өөрөө програм зохиогч өөрөө зохиож болно. Мөн өөрийн стандарт идентификаторууд гэж байдаг. За албаны үг буюу нөөц үг. За энэ бол компьютерийн өөрийнх нь стандарт идентификатор гэсэн. За тогтмолууд тухайн програмд ашиглах тогтмолууд. За бас тэмдэгт мөр төрлийн тогтмолууд байж болно.
За үйлдэлийн тэмдгүүд бол мэдээж ойлгомжтой. За програмын тайлбар хэсэг. За тэгээд тусгаарлагч тэмдэгтүүдийг ашиглаж програмын кодыг бичдэг. За идентификатор гэдэг маань үсэг юм уу доогуур зураасаас бүтсэн үсэг цифр доогуур зураасаас ашиглаж бичсэн дарааллыг болохоор идентификатор гэдэг. За энийг бол хар үгээр хэлэх юм бол програм зохиогч өөрийнхөө програмд ашиглагдах өгөгдлүүдийн нэрийг л идентификатор гэж нэрлэдэг. За энэ идентификатор болохоор дараах шаардлагууд тавигддаг. Доогуур зураас байна. Цифр байна, үсэг байна. За тэгвэл доогуур зураас буюу үсгээр заавал ихэлсэн байх ёстой. Цифрээр бол ихэлж болохгүй л гэсэн. За жишээ нь зөв идентификатор, буруу идентификаторуудыг байна. Өөрөөсөө бид хараад ойлгож байгаа хөө. За X гэсэн хувьсагч маань өгөгдөл маань бол зөв идентификаторт байна. За Y доогуур зураас тоо гэж. Доогуур зураас гэсэн учраас бас зөв идентификатор. За X2 бол бас зөв идентификатор байна. Үсгээр гэсэн учраас. За 2X гэвэл буруу идентификатор болно л гэсэн. За буруу идентификатор гэхээр count. За яагаад count буруу юм бэ гэхээр C програмын өөрийнх нь түлхүүр үг бол count гэдэг үг байдаг. Тийм болохоор энэ count маань буруу идентификатор болоод ирж байгаа. Бид өөрсдөө зохиож болохгүй, нэрлэж болохгүй. За мөн count байна, том count байна, if байна, C програмын оператор нөхцөл шалгах оператор. За нэг тоо байна. Өөрөлдвөл тоогоор гэсэн учраас нэг гэсэн цифрээр гэсэн учраас буруу идентификатор байна. За энд нэмэгт тэмдэг агуулсан байна. Бас буруу болж байна. За цэг агуулсан байна. Буруу болж байна. Доогуур зураас буюу хоосон цай агуулсан. За энд бас хоосон цай агуулсан. За идентификаторуудыг хэрэглэгч програмд ажиллахдаа том жижиг үсгүүдийг ялгаатай гэж ойлгодог. За жишээ нь тайм болон жижиг тайм, том тайм болон жижиг тайм мод нь бол ялгаатай нэрүүд байна л гэсэн. За идентификатор нь дурын урттай байж болно. Энийг бол бид хэрэглэгч өөрийнхөө програмд ашиглагдах өгөгдлүүдийн уртыг бол хизээч хязгаарлахгүй байж болно. За C хэлний хөрвүүлэгч бол 32 тэмдэгтийн л тооцдог. За энд болохоор бид өөрийн өгөгдлийг бол 32 тэмдэг төрөл зөх. Тийм урттай өгөгдөл бол зохиогоод авах шаардлага байдгүй. Өөрөөр хэлбэл маш бага богинохон өгөгдлүүд зохиож ашиглах нь програмын бичих хурдад бичих явцад бол түргэсгдэг гэсэн үг. Маш урт өгөгдөл буюу идентификатор зохиосон үед бичгэд хүртэл хүндрэл гардаг. За нөөц үг. За C хэлэнд урдаас тодорхойлогдож нөөцлөгдсөн учраас програм зохиогч хүн идентификатор болгон ашиглах боломжгүй тийм идентификаторуудыг албаны үгсгээд байгаа. Нөөц үг гэдэг. Энэ доор харагдж байгаа 32 ширхэг нөөц үг маань C хэлний нөөц үг. C хэлэнд 32 ширхэг юм нөөц үг байдаг. За энэ нөөц үгүүд маань болохоор програмд ямар нэгэн үүрэг зориулалтаараа өөрсдөө ашиглагддаг. За жишээ нь бол const тогтмол зарлах, break, тасалдлын оператор, case, сонголтын оператор ч гэдэг юм, char гэхээр төрөл, continuum үргэлжлүүлэх оператор гэх мэт бидний програмын мэддэг түлхүүр өгүүд бол байдаг. Эдгээр түлхүүр өгүүдийг хэрэглэгч өөрийнхөө идентификатор зохиож ашиглаж болохгүй л гэсэн. Жишээ нь авто гэдэг өгөгдөл хэрэглэгч зохиож болохгүй. Энэ авто маань яах нь нөөц үг байгаа учраас. За өгөгдлийн төрлүүд. За програм болгон өөрийн гэсэн өгөгдөлтөө байдаг. За өгөгдөлгүй програм гэж байхгүй. Тэр бол утгагүй програм болно. Өөрөөр хэлбэл тодорхой нэгэн өгөгдлийг аваад боловсруулад тэр өгөгдлөө гаргаж явах ёстой гэсэн. Энэ бол програмчлах процесс. За өгөгдлийн төрөл гэдэг нь програм ашиглагдах өгөгдлүүдийн авах утгын мужийг хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл авах утгын олонлогийг жишээ нь бүхэл тоо гэх юм бол одоо математик дээр бол Z гэдэг олонлог гэдэг тийм. Энэ бол бүхэл тоо олонлогийг яг нь илэрхийлсэн тоо. За жишээ нь X тоо
бүхэл тоо байна гэж z тариалагдана гэдэг маань x бол дандаа бүхэл тоо авна л гэсэн. Програмд яг энэ утгаараа явна. X бол бүхэл тоон төрөлтэй, бодит буюу тодорхой тоон төрөлтэй, тэмдэг төрөлтэй гэх мэт өгөгдлүүдийг бол ингэж ашигладаг. За өгөгдлийг ашиглахдаа заавал зарлаж өгөх ёстой програмд. За энэ өгөгдлийг бид дараагийн слайдууд дээр хувьсгч болохыг бидэд өөрсдөө анзаараад харах нь зүйтэй байх. Энэ өгөгдөл гэдэг маань ерөнхийдөө хувьсгчийн талаар л яриад байгаа гэсэн үг. За өгөгдлийг програм зарлахдаа өгөгдлийн төрөл, за C хэлний өөрийнх нь стандарт болон стандарт бус өгөгдлийн төрлүүд, за өгөгдлийн нэр. За энд нэгдүгээр өгөгдлийн нэр таслал, хоёрдугаар өгөгдлийн нэр. Ялгаатай өгөгдлүүд бол байх нь бол тодорхой. Өгөгдлийн нэр 1, өгөгдлийн нэр 2. Хамгийн сүүлийн өгөгдлийн ард цэг таслалаар тусгаарлаж өгөх ёстой. За өгөгдлүүдийн хооронд нь бол таслалаар тусгаарлаад өгöd. За өгөгдлийн төрлийг бол төрлийн дор бол C хэлний өөрийнх нь өгөгдлийн төрлүүд байдаг гэдгийг сая хэллээ. За өгөгдлийн нэрүүд бол хэрэглэгчийн цохиосон эдэн типикаторууд. Жишээ нь өнгөрсөн слайдн дээр хэлдэг авто гэдэг өгөгдлийн нэр байж болохгүй л гэсэн. Бид өөрсдөө өгөгдлийн нэрүүдийг зохино гэсэн. А гэсэн өгөгдөл, Б гэсэн өгөгдөл, С гэсэн өгөгдөл дуслаа. За өгөгдлийн төрөл нь бол энд бичигдэх ёстой гэсэн үг. За C хэлэнд бол бүхэл тоон төрөл, өгөгдлийн төрлүүд бол энд харагдж байна. За unsigned char, unsigned char, unsigned int, за unsigned short, unsigned long. За энд болохоор авах утгын мууж буюу програмд ашиглагдах хэмжээ, санахой эзлэх хэмжээ байтаараа. За unsigned char бол 1 байтын хэмжээ эзлэнэ. За энэ нь бол урт нь 0-оос 255 тэмдэгтийн урттай байж болно гэсэн үг. За 255 тэмдэгтээс утга авна гэсэн. Char бол хасах 128-аас нэмэх 127 хүртэл утга авна. За энэ unsigned гэхээр дандаа тэмдэггүй байгааг анхаарч байгаа. Зүгээр unsigned гэдэг үг байхгүй болохоор хасах тэмдэг нь ороод ирнэ. Unsigned болоод ирэхээр тэмдэггүй зөвхөн нэмэх утгыг л аваад ирж байна гэсэн үг. За unsigned int гэхээр 0-оос 65,000 хүртэл. За энэ бол devc нэмэх гэдэг эдитер дээр бол нэлээд том байдаг. 2 сая хүртэл утга авдаг. За энэ төрөл маань бас ижилхэн хасах 32,000-аас нэмэх 32,000 хүртэл утга энэ хоорондын утгыг боловсруулах боломжтой байдаг бол devc нэмэх програм дээр болохоор хасах 2 сая одоо өөрөөр хэлбэл long төрлийн утгыг devc дээр бол энэ төрөл маань devc нэмэх дээр бол авдаг л гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2 сая дээр 2 саяг нэмэхээр 4 сая гарна. Тэгэхээр манай 4 сая гарч байгаа учраас манай програм 2 тэрбум багш юм тий. 2 тэрбум гэсэн. 2 тэрбум дээр 2 тэрбумын нэхэр 4 тэрбум. Өөрөөр 4 тэрбумын утгыг бол авч болохгүй л гэсэн. За эдгээрийн нэрүүдийг бол ойлгомжтой байх. Int, short, long гэд бүхэл тоо, бага бүхэл тоо, урт бүхэл тоо гэх мэт нэрүүдээр нэрлэгдсэн байгаа. За бодит тоон төрлүүд буюу тодорхой тоон төрлүүд гэсэн. Бидэд компьютер маань цэг агуулсан тоог бодит тоо буюу тодорхой тоо гэдэг. Өөрөөр хэлбэл энэ цэгийг бол хүүгч цэг гэж зарим сургуучдууд орчуулагдсан нэрлэгдээд байгаа. За жишээ нь математик дээр бол 0.5 маань тодорхой тоо. За компьютер дээр бол энийг бол яг нь бодит тоо буюу float, double, long double гэсэн төрлүүдээр байдаг. За энд бол авах утгын мууж нь бол маш том наривчлалтай тоонууд байгаа. Дан наривчлал, давхар наривчлал, дээд наривчлал гэдэг. За энэ өгөгдлийн төрлүүдийг үзснээрээ бид өгөгдлийг програмд ашиглах, зарлах бол мэдгэдэггүйтэй болж авналаа л гэсэн. За жишээ нь бүхэл тоон A, B гэсэн өгөгдлүүдийг зарлаа гэх юм бол
бүхэлдээ int тий? Int гэсэн өгдөл байгаа юу? Байгаа. Энэ бол яах нь утга эможи нэм утга юмнаа. За А гэсэн өгдөл байна. Б гэсэн өгдөл байна. С гэсэн өгдөл байна. За энд А, Б, С нь болохоор бидний зохиос програмдаа ашиглах зориулсан зохиолсон идентификаторуудаа л гэсэн үг. За бодит тоон өгдлийн төрлүүдийг програмдаа зарлагвал за float x y z x y z. За ингэж програм тодорхойлж байгаа энэ өгдлүүдийг болохоор програм зарлах гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл өгдлийн төрлүүдийг зарлах. Манай тохиолдолд бүхэл 3 өгдөл зарласан байна. Бодит 3 өгдөл зарласан байна. За эдгээр өгдлүүдийг зарласнаас хойш эдгээр идентификаторууд буюу өгдлүүд дээрээ тухайн харгалзах өгдлийн төрлийг агуулсан өгдүүдийг оноож өгөх буюу үйлдэл хийдэг гэсэн. За жишээ нь програмын явцад А-д утга оноох нь 5 ч байт юм. За А-д утга оноох нь 5.6 гэд бодит оноодсон байх юм бол А бүхэл гэж зарласан учраас автоматар 5 гэсэн утгатай болно л гэсэн үг. 6-г орхиод. За x бодиттой буюу 0.126 гэсэн утгыг оноож өгсөн байна. За энд x-ийг бүхэл утга 3 гэсэн бүхэл утга оноож өгөх юм бол x маань автоматар 3 тэгдэг ийм тоо байна л гэж компьютер маань ойлгодог. Өөрөөр хэлбэл бодит тоо гэж зарласан үед тухайн өгдөлд бодит утга харгалзуулж өгнө л гэсэн. За хувьсагч гэдэг ойлголт бол програм зүй ёсоор орж ирдэг. Хувьсагчгүй програм гэж байдаггүй гэж ойлгоход ерөнхийдөө болно. За хувьсагч гэдэг маань програм зарласан өгдлүүд нь програмын явцад утга нь өөрчлөгдөж байх юм бол түүнийг хувьсагч гэж нэрлэдэг. За хувьсагчийг бол variable гэж бол нэрлэдэг. Variable хувьсагч. Энэ хувьсагч маань математикийн хувьсагчтай яг ижлэг. За хувьсагчийг зарлахдаа өгдлийн төрөл хувьсагчийн нэр гэж ингэж зарладаг. Өөрөөр хэлбэл бидний өмнө ярьж байсан өгдлийн төрлийг програмд зарлана гэдэг маань хувьсагчийг зарлана гэж яриад байгаа л гэсэн үг. За энд хувьсагчийн нэр гэдгийн оронд хувьсагчуудыг нэрлэхийн тулд програм зохиогч сонгож авсан чөлөөт идентификаторуудыг таслаар тусгаарлан цуул бичсэн жигсаалт. Өөрөөр хэлбэл жишээ нь int x y z. Өөрөөр хэлбэл x y z нь int төрлийн хувьсагчууд, бүхэл хувьсагчууд гэсэн үг. Өөрөөр хэлбэл бүхэл утга авч бүхэл утга дээр үйлдэл хийнэ л гэсэн үг. За float a b c a b c. За a b c нь болохоор бодит төрлийн хувьсагчууд. За энд програмд ташуу 6-аас од ташуу 6 гэсэн энэ хооронд бичсэн зүйлийг бол програм тайлбар гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл програмын аль ч хэсэгт энэ хооронд бичсэн өгдлийг бол програм ямар нэгэн байдлаар програмын явцад нөлөөлөхгүй тайлбар маягаар оруулж болно л гэсэн. За double EF гэсэн. Өөрөөр хэлбэл EF нь double төрлийн бодит хувьсагчууд. Unsigned char IG гэж тийм IG нь char төрлийн хувьсагчууд. За C хэлэнд маань char төрөл маань бүхэл тоо авч болдог. Өөрөөр хэлбэл 0-оос unsigned char гэхээр 0-оос 255 хүртэл бүхэл тоо. Зүгээр char гэхээр хасах 128-аас 127 хүртэл бүхэл тоо. За энд бас тэмдэгтүүдийг бас авч болдог. Өөрөөр хэлбэл char төрлийн А хувьсагч байна гэж сэтгэхэд А маань дурын тэмдэгтийг авч болно. Тэмдэгтийг бол 1 кавичкын дотор бичиж өгдөг. За эдгээрийн дараа програмын явц дэлгэрүүлээд тайлбарлаад явна. За мөн хувьсагчийг зарлахдаа анхны утгатай зарлаж болдог. Өөрөөр хэлбэл өгдлийг програмд зарлахдаа тухайн
хувьсгчийг програм зарлахдаа тухайн хувьсгчийг зарлаад дараа нь утга оноох буюу үйлдэл хийж болдог. Өөрөөр хэлбэл ингэж зарлахдаа үйлдэлээ хэлбэрчхийн үүднээс анхны утгыг оноогоод зарлаад явах нь арай хэлбэр байдаг. Жишээ нь P гэсэн бодитон хувьсгч маань 310,000-ны 1415. CC гэдэг хувьсгч маань 123 гэсэн утгатай. Одоо эдгээр хувьсгчүүд учраас PC гэдэг хувьсгчүүдийн бол утгыг нь бол өөрчилж болно л гэсэн үг. 314-ийг 2-оор үржүүлээд буцаагаад P донож өгөх ч юм уу. Энэ PCC хувьсгчүүдийн утгыг бол өөрчилж болно. Яагаад гэвэл хувьсгч гэж зарласан учраас. За, unsigned int гэдэг төрөл маань төрлөөр зарласан хувьсгч маань year гэсэн он гэсэн хувьсгч. Энэ маань 1997-оос эхэлнэ. За, char гэсэн төрлийн үсэг гэсэн хувьсгч маань A гэсэн тэмдэгтээс эхэлнэ. Ингэж програмд хувьсгчийг бол анхны утгатай зарлаж өгч болдог. За, дараа нь жишээ програмын явцад бол бид нэлээд их тайлбарлалтай тулгарна. За, програмд нэг чухал зүйл бол тогтмол. Өөрөөр хэлбэл програмын явцад утгыг өөрчилж болдоггүй хувьсгчийг тогтмол гэдэг. Тогтмол. Өөрөөр хэлбэл програмын явцад утгыг өөрчлөгддөг өгөгдлийг болохоор хувьсгч гэсэн тийм. За, тэгвэл тогтмол гэхээр тэр хувьсгчийн утгыг өөрчилж болохгүй байхаар өгөгдсөн бол түүнийг тогтмол гэдэг. За, тогтмолыг бол програмд const үгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл бичигдэх ерөнхий хэлбэр нь програмд бичигдэх ерөнхий хэлбэр нь const тогтмолын төрөл, тогтмолын нэр, тогтмолын утга. Өөрөөр хэлбэл энэ тогтмолын нэр маань энэ заасан утгатайгаар програмын явцад үүрэг гүйцэтгэх нэ л гэсэн. За, ингээд бодохоор утгыг өөрчлөгдөхгүй өгөгдлийг тогтмол гэдэг байгаа. За, энэ програмд тогтмол маань маш хэрэггүй мэт ойлгогдож байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл утгыг өөрчлөгдөхгүй тийм тогтмоллоор ямар нэгэн бодлогонд яаж ашиглах вэ? Утга нь өөрчлөгдөхгүй юм чинь түүнийг ашиглаж яах вэ? Програмд ашиглах шаардлага байгаа мó гэсэн асуудлууд гарч ирдэг. За, энэ тогтмолоо нь болохоор зарим тохиолдолд маш их хэрэг болдог зүйл байгаа. За, тогтмолын нэрийг ихэвчлэн том үсгээр бичиж заншсан байдаг. Гэхдээ энэ бол дүрм биш. Жижиг үсгээр бас бичиж болно. Ерөнхийдөө програм зохиогчид бол тогтмолын нэрийг том үсгээр, хувьсгчийн нэрийг жижиг үсгээр тэмдэглэж заншсан байдаг. За, энд жишээ нь тогтмол зарласан байна. Const double буюу бодитон тогтмол. E гэсэн нэртэй ийм утгатай. За, дараа нь const long буюу бүхэл тон тогтмол. M гэсэн нэртэй ийм төрөлтэй. За, дараа нь int тогтмол байна. F 765 гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энд E, M, F гэсэн хувьсгчүүд маань тогтмолууд маань програмын явцад энэ утгатайгаар үүрэг гүйцэтгэх нь л гэсэн. Өөрөөр хэлбэл E, M, F гэсэн тогтмолуудын утгыг өөрчилж болохгүй. Өөрөөр хэлбэл E хувьсгчид утга оноох нь E-г 2-оор үржүүлж болохгүй л гэсэн үг. Өөрөөр хэлбэл E маань ийм тогтмол байгаа учраас түүнийг 2-оор үржүүлээд буцаагаад E донохоор E маань 2 дахин ихсэж байна. Өөрөөр хэлбэл 2 дахин ихсээд тэр өөрчлөгдөж байгаа утгыг бол буцаагаад E-д нь оноож өгч болохгүй. Харин хувьсгчаар зарласан үед бол энэ үйлдэл хийх боломжтой. Хувьсгч гэж зарласан үед. За, тогтмолыг хоёр байдлаар зарладаг. Нэг нь болохоор сая үзлээ const гэсэн нөөц үгийг ашиглаад. Дараагийн нэг зарлалт нь болохоор define гэсэн директивийг ашиглаж зарлаж болдог. Define. За, ингэж зарласан тогтмолоо програмын явцад програмд бол маш бага зай эзлүүлэхэд ашигтай байдаг, эзлүүлэх ач холбогдолтой байдаг. За, жишээ нь define гэдэг тогтмолын нэр, тогтмолын утга. Checked define гэсэн директив бичээд зай аваад тогтмолын нэр. Одоо өмнөх const-оор зарласан E ч гэдэг юм уу те, M ч гэдэг юм, F ч гэдэг юм. За, тэгээд зай аваад шууд тогтмолын утга. Тэгээд цэгдэл. За, жишээ нь дээр ярилцъя.
энэ директивийг бичээд ийм нэртэй тогтмол байна. Утга нь бол ийм утга байна. За дараа нь next гэсэн нэртэй ийм утгатай тогтмол байна л гэсэн үг. За энд тогтмолын төрөл түүний авч байгаа утгаар тодорхойлогдох болно гэж. Өөрөөр хэлбэл тогтмол зарласан үед энэ ямар төрлийн хувьсгч байна? Тогтмолын тэр утгаар нь л тодорхойлно. Жишээ нь Z маань char төрлийн тогтмол байна те. Тэгвэл next маань char төрөлтэй болно л гэсэн автоматар. Өөрөөр хэлбэл энэ хоёр болохоор ижил утгатай л гээд ойлгоод байгаа. За C хэлэнд болохоор арифметик илэрхийллүүдийг ашиглана. Арифметик илэрхийллийн маань болохоор програмын явцад маш ихээр гүйцэтгэдэг. За арифметик илэрхийллүүд маань дараах үйлдэлүүдийг агуулсан байдаг. За энд бол нэмэх үйлдэлийн тэмдэг байна. Хасах, үржих, хуваах, үлдэгдэлтэй хуваах. За энд хуваах үйлдэл маань жаахан ярихтай асуудалтай учирдаг. Бус үйлдэлүүд маань яг математикийн бодлоготой ижилхэн үүрэг гүйцэтгэдэг. За арифметикийн үйлдэлүүд гэж нэрлэдэг байгаа энэ хувийн тэмдэг бол үлдэгдэлтэй хуваах төршдөг. За жишээ нь 15% 7 гэвэл 15-ыг 7-д хуваагаад үлдэгдлийн намнаа л гэсэн үг. Үлдэгдэл нь 15-ыг 7-д хуваагаар 2 бүхлээр ногдоод 1 үлддэг. Тэгвэл түүний утга маань 1 байна. За 325-ыг үлдэгдэлтэй 10-д хуваая гэх юм бол яах нь вэ? 325-ыг 10-д хуваагаад үлдэгдэл нь 5. За энийг бол бид бага ангид үздэг ийм хуваах үйлдэлийг ашиглаад бол олж болно. За 15-ыг 7-д хуваалаа, 2-оор өглөө 14. Хаслаа 1. За энэ нь үлд гэж бичээд байдаг. Бидэд энэ бол үлдэж байгаа хэсэг. Энд бүхлээр ногдож байгаа хэсэг. Хувийн тэмдэг маань энэ үлдэж байгаа үлдэгдлийн олдог үйлдэл байна. За энэ дашуу зураас буюу хуваах үйлдэл маань хувааж байгаа хувьсгчүүдийг бүхлээр зарласан үед бүхлээр хуваах болоод ирнэ. Бодитоор зарласан үед бутаргаа хуваах үйлдэл болоод ирдэг гэсэн. За жишээ нь энэ үйлдлийн дараа програмд ярилцах болно. За жишээ нь бол 15-ыг хуваах нь 7. Үүнийг А гэсэн утганд өгье. Хувьсгчид А-г бол програмд float гэж зарласан бол А маань 15-ыг хуваах нь 7. Энэ илэрхийллийн утгыг А гэсэн хувьсгч болгож байгаа. А хувьсгчийг програмд float гэж зарласан бол А-гийн энэ үйлдэлийг хийсний дараа А-гийн утга маань 214 за гэх мэт юм бодиттой болоод ирж байгаа. За дараа нь 15-ыг 7-д хуваагаад за мөн А гэсэн хувьсгч ашиглаад энэ А-га програмд int гэж зарласан бол энэ маань бүхлээр хуваах уу энэ үйлдэл хийсний дараа А маань 2 гэсэн утгатай болно л. Үүгээрээ л ялгаатай. Бодитоор буюу бутаргаа хуваах үр дүн гаргахыг хүсэж байгаа бол тухайн оноож байгаа хувьсгчаа бодитойгоор зарлах хэрэгтэй. За бүхэл хуваагаар ашиглая гэх юм бол бүхлээр зарлах хэрэгтэй гэсэн. Ийм үйлдэлүүд байгаа. За утга онох үйлдэл. За програмчлалын хэлэнд болохоор утга онох үйлдэл нь програм болгонд хийгддэг. Өөрөөр тийм учраас програм болгонд яг ашиглагддаг гэсэн. C хэлний утга онох үйлдэл маань тэнцүү тэмдэглэлээр л илэрхийлэгддэг. За өөрөөр хэлбэл зүүн талын илэрхийлэл нь илэрхийллийн утгыг баруун талын хувьсгчид оноож өгч байна л гэдэг. Үүнийг нь болохоор утга онох үйлдэл гэдэг байдаг. За үүнийг 2.3 дээр нэмэх нь 5.1 тэнцүү Z гэж болохгүй. Өөрөөр хэлбэл маань
отогоонох үйлдэл маань зүүн талын илэрхийлэл буюу зүүн талын утгыг баруун талын хувьсгчиж оноож өгөх үүрэгтэй. За энэ үйлдэлийн дараа Z хувьсгч маань 7.4 гэсэн утгатай болж байгаа гэсэн үг. За дараагийн нэг үйлдэл бол харьцааны үйлдэлийн тэмдгүүд. За C хэлэнд дараах ер нь програмчлалын 6 харьцааны үйлдэлийн тэмдгүүдийг. За дараагийн слайдыг үзье. За харьцааны үйлдэлийн тэмдгүүд гэдэг. За програмчлалын хэлэнд бол дараах 6 харьцааны үйлдэлийн тэмдгүүдийг бол ашигладаг. За энэ C хэл бусад хэлүүдээс бол зарим харьцааны илэрхийлэлүүдийг ялгаатай ашигладаг. Жишээ нь тэнцүү тэмдэг бол 2 тэнцүү тэмдэг. За тэнцүү биш бол яах нь вэ? Урдаан анхаарлын тэмдэгтэй. За эрс баг буюу тэнцүү, эрс их буюу тэнцүү. За жишээ нь А-гаас асах нь Б гэсэн илэрхийлэл нь 6.3-аас ихүү гэсэн нөхцөл шалгаж байна. За дараагийн нэг жишээ нь X-ээс асах нь 4 гүржих нь 3 гэсэн илэрхийлэл нь 12-т тэнцүү юу гэж бас шалгаж байна. За дараа нь 6 нь 44-өөс бага буюу тэнцүү юу. Эдгээр харьцааны үйлдлийн тэмдгийг агуулсан илэрхийллийг болохоор логик илэрхийлэл буюу логик нөхцөл гэж нэрлэдэг. За харьцааны үйлдэл нь нөхцөл биелэж байх юм бол 1 гэсэн утга буцаадаг. Нөхцөл биелэхгүй бол тэг гэсэн утга буцаадаг. За жишээн дээр ярил та. За int гэсэн төрөлтэй n гэсэн хувьсгч байна програмд зарлахтаа. За тэгвэл 44-өөс бага буюу тэнцүү юу гэсэн энэ нөхцөл шалгалтыг n-д оноогод өгч. Өөрөөр энэ нөхцөл биелэж байх юм бол n нөхцөл биелэж байх юм бол 1 гэсэн утга авна. Энэ нөхцөл биелэхгүй бол тэг гэсэн утга авна. За энэ нөхцөл биелэх үү гэсэн асуулт гарч ирж байна. Энэ нөхцөл 6 маань 44-өөс бага буюу тэнцүү. Нөхцөл биелэх учраас n маань 1 гэсэн утгатай болно. За дараа нь нэг жишээ бичье. 6 нь 9-өөс ихүү гэсэн. Энэ нөхцөл биелэхгүй учраас n маань тэг гэсэн утга. Өөрөөр хэлбэл нэг тэг гэсэн 2 утгыг л яах нь вэ? Харьцааны илэрхийллийн үр дүнд буцаагдана л гэсэн үг. Утга буцаах үйлдэл байна те. Энэ үйлдэлээр буцааж өгч байна гэсэн үг. За харьцааны үйлдэлийн тэмдгийг ашиглахаас гадна логик холбоосууд ашигладаг. За логик холбоосууд болохоор ба буюу үгүйсгэл ба буюу гэсэн логик холбоосууд програмчлалын хэл болгонд байдаг. За тэгвэл бичигдэх хэлбэр маань тус тусын өөрийн гэсэн дүрмийг өөрийн гэсэн одоо өөрийн тус тусдаа бол илэрхийлсэн тэмдэглэгээнүүдтэй. За энд бол энэ тэнцүү тэмдэг байхгүй. За анхаарлын тэмдэг маань болохоор логик үгүйсгэл. За 2n маань болохоор логик end. 2 босоод 6-аас нь логик or буюу эсвэл гэсэн үг. За бидний хамгийн ихээр ашиглагддаг холбоос нь and or буюу ба эсвэл буюу эсвэл гэсэн хоёр холбоос байдаг. Эдгээр логик холбоосыг ашигласнаар логик өнгөрсөн слайдн дээр яригдсан логик нөхцлүүд маань нийлэн логик нөхцөл болгох ашигладаг. За энэ логик нөхцлүүдийг болохоор нөхцөл шалгах оператор болон нөхцөл давталтуудын операторуудтай хамт хэрэгэлдэг. За жишээ нь x нь 2, 3, 4-ийн аль нэгтэй тэнцүү юу гэдгийг шалгахдаа бол энэ or гэсэн холбоосыг ашиглаж байна. Аль нэгтэй. Эдгээрийн аль нэг нь биелэж явах юм бол манай нөхцөл биелэж байна гэж ярьдаг.
За дараагийн нөхцөл А нь 3 ба 5-д зэрэг хуваагдахыг шалга гэсэн нөхцөл байна. Тэгвэл зэрэг хоёр нөхцөл зэрэг биелж явах үед ба буюу n гэсэн холбоосыг ашигладаг. Өөрөөр хэлбэл А нь 3-т хуваагдана гэдэг маань үлдэгдэлтэй 3-т хуваагаад тэр үр дүн тэгтэй тэнцвэх хэрэгтэй. За мөн бас А-г 5-т хуваагаад үлдэгдэл нь тэгтэй тэнцвэх гэдэг маань А маань 5-т хуваагдж байна гэсэн үг. Энэ хоёр нөхцөл зэрэг биелэх учраас n холбоосыг ашигладаг. 3 ба 5-ын аль нэгэнд хуваагдахыг шалгах гэх юм бол or холбоосыг ашигладаг. За ингээд энэ хичээл маань ерөнхийдөө нэг лекц маягийн хичээл байна. Дараагийн хичээлүүд маань ерөнхийдөө програмчлалын тал руу гаанцсан. Програм бичиж дадлаг хийх тийм хичээлүүд байгаа.